Сайн байцгаана уу? Ингээд киноныхоо 3 дугаар ангийг ярьж өгье. Манай киноны гол дүр Сээвүг ажилдаа явж харагдана. Гэтэл замдаа нэгэн машин зогсоод Сээвүгээс их сургуулийн эмнэлэг хаана байдгийг асууна. Зам зааж өгчөөд Сээвүг нэг хартал нөгөө зааж өгсөн зочин нь багшийн найз нь болж таарлаа. Багш нь ерөөсөө урд өмнө инээж байгаагүйгээрээ инээж ялаа. Сээвүг тэр инээж байгаа үзэгдлийн их ачирхалтай ажиглан зогсоно. Энэ хооронд багшийн найз нь багшд нь хүүгээ танилцуулаад дамжина. Энэ үзэгдлийг Сээвүг болон Сээвүгийн хамт ажилладаг найз холоос харан зогсоно. Хамт ажилладаг найз нь түүнд багш үнэхээр ад жаргалтай харагдаж байна гэж хэлдэг. Харин Сээвүг харин л дээ гэж хариулна. За ингээ манай хоёр Сээвүгийн өрөөнд ороод ирлээ. Сээвүгтэй хамт ажилладаг найз нь Сээвүгт нэгэн гэрлийн шийдэн байгааг олж харна. Энэ багшиг шүү дээ. Чамд багш өгсөн юм уу гэж асуудал Сээвүг. Тийм ээ, өгөөч гэсэн чинь өгч гэж л байна лээ. Чи хүсэж байгаа бол хэлээд аваад үзэхгүй юу? Чамд өөх болов гэд даапалсан янзтай хэлнэ. Ингээд Сээвүг өрөөндөө ганцаараа хэвтэнгээ багшийнхээ өглөө ад жаргалтай инээж байсныг ахин эргцүүлэн бодно. Маргааш өглөө нь Болт Сээвүг эмнэлгийнхээ сувилагчтай дайралдаад багш нь маргааш найздаа мис засал хийхийг олж мэднэ. Сувилагч багшийн маш их сандарч байгаа. Учир нь найздаа мис засал хийх гэж байгаа болохоор их айж байгаа байх гэх мэтээр Сээвүгт ярьж эхэлнэ. Гэхдээ багш нь маргаашийн мис засалд Сээвүгийг биш түүний хамт ажилдаг хаа эмчийг туслах эмчээрээ томилсон байлаа. Энийг мэдсэн Сээвүг найз дээрээ очиод би чиний өмнөөс мис засал хийх болно гэж хэлээд хинэгчгүй яваад ордог. Энэ хооронд багшийн мис засал эхэлж байлаа. Багш нь сувилагч нартаа хаа эмч яагаад ирэхгүй байна? Түүнийг хурдан дуудуул гэж хэлж байтал гаднаас Сээвүг хинэгчгүй. Хаа эмч гидсэн өвцөнд л намайг оронд нь орооч гэж гуйсан юмаа гэд Сээвүг хинэгчгүй ороод ирнэ. Багш нь харин энэ гинтийн байдалд нэлээд балмагцсан харагдана. За ингээд мис засал эхэлж байтал Сээвүг багшдаа мис авч өгөх гэж байгаад санаатай ч юм уу санаандгүй байдлаар багшийн гарыг зүсээд гимтээчгэн. Ингээ багш нь мис засал хийх боломжгүй болоод мис заслын өрөөнөөс гардаг. Багш нь гарч явахдаа нэлээд ууралсан байдалтай харагдана. Харин Сээвүг энийг ч мэдгүй багштай. Багшаа бити санаа зовоорой. Найз чинь эрүүл болгоод өгнө гэж хэлээд мис засалдаа ад жаргалтайгаар хийдэг. За ингээ Сээвүг хагалгаагаа амжилттай дуусгаад багш дээрээ орж ирнэ. Мис засал амжилттай дууссан гэдгийг багштай хэлнэ. Харин багш нь яагаад Сээвүг ийм үйлдэл гаргаж гарын зүсснийг асуутал Сээвүг таныг ямар нэгэн алдаа гарах вэ гэсэндээ би ийм үйлдэл хийсэн. Учир нь та мис заслын явцад алдаа гарах гэж байсан. Тийм учраас миний оронд хаа эмчийг хүртэл дуудсан. Яагаад гэвэл би мис засалд цуг орох юм бол та мэдчих учраас таны мис заслын түүхэнд ангаахын алдаа гаргаж болохгүй учраас гэд Сээвүг ад жаргалтай инээн. За ингээд үзэгдэл солигдож одоо үе рүү ирнэ. Сээвүг багшигаа харснаа тоосон шинжүү нөгөө цогцоо буулж харагдана. Багш нь Сээвүгээс яагаад ингэж байгааг нь асуун. Өөрт нь мис засал хийж өгөөд Бостон яваад амьдралаа шинээр эхлэхийг санал болгоно. Харин Сээвүг хизээч багштай мис засал хийж өгөхийг хүсэхгүй байгаа гэдгээ хэлээд түүний оронд ингэж амьдрах нь хамаагүй дээр гэж багштай хэлнэ. Өглөө бол Сээвүг хоолны газартаа дүүтэйгээ хоолоо идэж суугаа харагдана. Энэ хооронд гаднаас цагдаа орж ирж нөгөө гаж донтон ойрд харагдахгүй байгааг хэлнэ. Тэгээ Сээвүг дээр очиод болгоомжтой байгаарэ. Тэр алга болцсон шүү гэж Сээвүгд анхааруулна. Хоолоо идээ сууж байтал эмийн сангаас нь Сээвүгийг дуудана. Сээвүг сандраад эмийн сан дээрээ очтол эрүүл мэндийн яамнаас шалгалт явна гэд эрүүл мэндийн яамны 2 хүн ирсэн харагдана. Мөн нөгөө талд нь Сээвүгтэй хамт хууль бус мис засал хийдэг эмчийн эмнэлэг дээр нь бас шалгалт орсон байлаа. Сээвүг түүн рүү залгаад нөхцөл байдал яг адилхан болсныг олж мэднэ. За ингээ Сээвүгийн эмийн санг нь үйл ажиллагаа явуулах эрхгүй болоод үүдийг хаачгана. Сээвүг маш ууртай алхаж байтал нь утсан дуугарна. Гэтэл багш нь залгаснаа. Эмийн санг чинь хаалгачлаа зүгээр үү? Чи надад хизээ мис засал хийж өгөх вэ гэж даапалан асууна.
Тэгснээ багш нь Сээвүгийг бусаанд хүрээд ирэхээр чинь ярилцъя гэж хэлээд уцаа салгана. Багш нь шагнал гардуулах ёслолд нэрэн дэвсэн учраас бусаанд ирсэн байжээ. Харин нөгөө талд дүүн Сээвүгийг тайвшруулж байгаагаар үзэгдэл солигдно. Дүүн түүнийг хамгийн ад жаргалтай үеэ бод гэж хэлнэ. Харин Сээвүг резидент хэмжээр ажилд байх үеэ бодоод багш нь түүнд анх хичээл зааж байсан үеийг санана. Багш нь Сээвүгийг олон хүний дундаас дуудснаа чи бүх зүйлийг сурахыг хүсэж байгаагаа хэлсэн учраас би чамд зааж байна. Сайн харж ав гэд энэ нь Сээвүд маш ад жаргалтай байлаа. Бүх хүмүүс Пусанд цугласан байлаа. Пусанд анагаахын маш том авард болж байгаа бөгөөд тэр авардын гол эзэн нь манай Сээвүгийн багш нь байлаа. Сээвүг багшигаа холоос ханзааран лоббид хүлээн сууд. Сээвүг гэрхаа болохоро авардын зохион байгуулж байгаа 3 ажилтныг дагаад ариун цэврийн өрөө ордог. Тэр 3 ажилтны ярьж буйг сонсоход энэ авардын гол зохион байгуулагч Япон эмэгтэйгийн хүүхэд нь маш хөвдсөн. Түүний тархины мис заслыг хэн ч хийж чадахгүй гэдгийг олж мэднэ. Ингээд Сээвүг нөгөө Япон эмэгтэйгийн мэдээллийг олж уншаад нэгэн зүйл сэтсэн болтой. Япон эмэгтэйгийн байрлаж байгаа буудлын руу очино. Япон эмэгтэйг Ичида гэдэг бөгөөд түүний хүүн тархины маш хүнд оноштой. Одоогийн байдлаар түүний хүүд мис засал хийх хэмж байхгүй байгаа юм байна. Ингээд Сээвүг Ичидагийн буудлын үүдийг цохоод түүний өрөөнд орж ирнэ. Тэгснээ телевизийн насаагаад өөрийнхөө өмнө нь мис засал хийж байсан нэгэн кейсийг үзүүлнэ. Тэр мис засал хийж буй кейс нь одоо Ичидогийн хүүтэй адилхан оноштой юм байна. Сээвүг түүнд энэ мис заслыг 5 цагийн дотор хийж дуусгасан бөгөөд ямар ч судас гэмтээгээгүй, ямар ч цус алдаагүй гэд Ичидад хэлнэ. Япон эмэгтэй хариуд нь яаж туслахыг асуудал Сээвүг багшийн зургийг гаргаж тавьснаа маргаашийн аваардад багшигаа шалгаруулахгүй байхыг түүнээс хүснэ. Япон эмэгтэй уурлаад түүнийг өрөөнөөсөө гаргана. Маргааш нь Сээвүг бас түүн дээр хаажчаад шийдвэрээ гаргасан эсэхийг асууж харагдана. Ингээд маргааш болох аваардын өмнөх хүлээн авалт болж харагдана. Хүлээн авалтан дээр дэлхийн шилдэг тархины мис засалж цугларсан байлаа. Япон эмэгтэй багш дээр очиод хамгийн сайн тархины эмч хинбэ гэж асуутал багш нь эргэлзэлгүй Сээвүг гэж хэлнэ. Багштай хамт ажилладаг энэ хідэн эмчнээраас Сээвүг хэд дахин илүү гэж багш нь түүнийг магтана. Ингээд эргэлзэлгүй Япон эмэгтэй Сээвүг дээр явж очино. Тэгээд түүнээс хүүхдийнх нь мис заслыг 4 цагийн дотор дуусгахыг хүснэ. Үзэгдэл солигдож Сээвүг хамт хойд бус мис засал хийдэг эмч найз руугаа залгаад түүнийг Япон руу хурж ир гэж хэлнэ. Ингээд Сээвүг маргааш болох аваардаас өмнө Япон нисэх шаардлагатай болно. Сээвүг онгоцон дотор маш жаргалтай нэгэн зүйлийг олсон мэт сууна. Үзэгдэл солигдож хамгийн шилдэг тархины эмч шалгаруулах аваард эхэлнэ. Яг үүнтэй зэрэгцэн Сээвүгийн тархины мис засалж эхэлж байлаа. Япон эмэгтэй Сээвүгээс хүүхдийнх нь амийг аврахыг хичээнгүйлэн гуйна. Сээвүг 4 цаг дээр цагаа тавиад мис заслаа эхэллээ. Нөгөө туслах эмч нь бас гаднаас орж ирнэ. Сээвүг хагалгаагаа өөртөө итгэлтэйгээр хийж байлаа. Гэхдээ уг мис заслыг хийхдээ нэгт цус хөндөж болохгүй байтал Сээвүг цус хөндөө цус алдуулчихна. Тэрүүгээр нэг цус асгараад Япон эмчнэр түргэн дуудъя гэж орилдно. Харин Сээвүг энийг анзааралгүй. Цус асгарсан ч хамаагүй мис заслаа хийж харагдана. Сээвүгийн мис заслаа хийж байгаа байдлыг Япон эмэгтэй хараад ангааж хоцорно. Үзэгдэл солигдож шилдэг эмчийг зарлах үе ирлээ. Энэ үеэр бүгд багшийг ажиглаж байлаа. Гэвч багшийг зарлсангүй өөр хүнийг зарлана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр манай Сээвүг мис заслаа амжилттай хийжээ. Гаднаас Япон эмэгтэй орж ирээд багш руу нэг харна. Тэгснээ дээшээ хараад Сээвүг рүү харна. Багш адилхан дээшээ хартал дээр нь Сээвүг зогсож байлаа. Сээвүгийн сэтгэл нь амарсан болтой дотроо би хоцсон гэж хэлнэ. Ингээд манай хоёр маш жаргалтай гарч явж байтал нэгэн залуу Сээвүгийг дуудана. Сайн байна уу эмчээ? Та манай аавд мис засал хийж өгсөн. Намайг санахгүй байна уу гэж хэлтэл Сээвүг арай хийж нэгэн санана. Тэр залуу Сээвүгийн багшийн найзынх нь хүүхэд байлаа.
Сээвг аав нь сайн байгаа эсэхийг асуудал аав нь мис засал хийгээд 1 сарын дараа гэрээсээ алга болсныг Сээвгт хэлнэ. Нөгөө залуу аавыгаа олон жил хайж байгаа. Ингээд гэрээсээ явчих хүн биш гэдэгт нь итгэлтэй байлаа. Үзэгдэл солигдож багшид дуудлага ирээд багш гадаа гарна. Гэтэл багш руу цагдаагийн газраас залгасан байлаа. Цагдаа нар түүнд нэгэн хууль бус мис засал хийгдсэн байж болзошгүй газар олсон тул хамт явж туслахыг багшаас гуйлаа. Ингээд Сээвг багштайраа ирээд мис заслыг 3 цаг 45 минутанд дуусгаснаа гайхуулна. Багш нь ч гэсэн "Тийм ээ, Япон эмэгтэй над дээр ирсэн. Би чамайг хамгийн сайн эмч гэж түүнд хэлсэн юм" гэж хэлнэ. Сээвг өдөр найзынх нь хүүтэй даарлцсан гэдгээ багштаа хэлээд найзыгаа алдсан юм уу гэж багшаасаа асууна. Багш нь "Яагаад би түүнийг ална гэж ууралтал, яагаад гэвэл та найздаа дургүй байсан. Дургүй хүнд чинь би мис засал хийгээд түүнийг амьдруулсан болохоор намайг үзэн ядаж миний эмчлэх эрхийг хүртэл алга болгосон. Яагаад надад та ингэж хандаж байгаа юм бэ? Надад анханасаа бүгдийг хийсэн бол би танаар тэр хүнийг алуулахгүй би өөрөө алчиж болох байсан" гэж багштаа хэлнэ. Үзэгдэл солигдож багш цагдаа нарт туслахаар хууль бус мис засал болсон сүмийн гадаа ирнэ. Цагдаа багшаас асууж байна. "Энэ газарт мис засал хийгдсэн байх боломжтой юу?" гэж асуудал багшийн нүдэнд Сээвг харагдаад тэр "Ийм газарт яаж бодсон мис засал хийх боломжгүй" гэж хэлээд цагдааг аргална. Гэтэл цагдаа нар нэгэн зүйлийг оллоо гэд багшийг дуудана. Газар ямар нэг зүйл булсан бололтой гэд түүнийг ухаж байтал уутанд ороосон хүний хэлбэртэй зүйл харагдана. Цагдаагийн ахлах уутыг яаралтай нээ гэж тушаана. Гэтэл уутыг зүсээд хартал дотроос нь нөгөө совилогч эмэгтэй цогцос гарч ирнэ. Багш түүнийг хараад үнэхээр их шоконд орно. Багш ямар нэг зүйлд санаа зовсон бололтой цогцыг харна. За ингээд 3 дугаар анги дуслаа. Маргааш 4 дугаар ангийг оруулах олон сувагтай минь хамт байгаарай. Баяртай.